Ямар нэгэн одоо мал амтны түүхий эд эрхтнийг залгиснаар тийм ээ эдснээр за хүнсэнд хэрэглэснээр өөрөө одоо ямар нэгэн өвчин зорилгон илааршин нэг бол одоо тийм өвчнөөс ийм өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэсэн ийм буруу ташнаар мэдээллийг нэгнээсээ авч байна. Өөрийнхөө одоо найз нөхөд гэр бүлдээ зөвлөж байна. Нодон гихэл одоо тарган тахлын 2 тохиол Баян Үйлгийн аймагт бүртгэгдсэн. Энэ бол за бөөрн сайн, хотоод нь сайн гэдэг юм уу? Ийм буруу ташаа мэдээллийг одоо нэгнээсээ авснаар тэрэнд одоо үнэмшснээр, итгэснээр юу гэдэг одоо тэр тарганы түүхий эд эрхтнийг одоо залгиж харамсалтайгаар одоо гэр бүлийн 2 гишүүн амнасаа алдаж ирсэн ийм тохиолдлууд. Жишээлбэл одоо тэр бор гэрээсний цусыг одоо ууснаар хүний цусны бүлэгтээ бол тэр мандны цусны бүлэг бол тохирохгүй шүү дээ. Тийм учраас бол тэрийг одоо ууснаар шууд одоо цус алдаж амнасаа алдаж ирсэн ийм тохиолдлууд зэрлэг гахаан одоо тархийг эдснээр одоо гэлмит буюу одоо ийм хорхой тархинд нь ороод тэр нь одоо үржиж тархийг идэж устгаад насварж исэн ийм тохиолдлуудад Монголд бол цөөнгөө одоо бүртгэгдээд чоны түүхий эд эрхтнийг одоо худалдаж аавч гэдэг юм ийм зарууд бол маш их байна. Тэр чон бол яг адилхан нохон одоо огийн амьтан учраас түүнээс одоо халдах өвчлөлийн эрсдэл нохойтой бас яг адилхан л гэсэн. Галзуу вирусыг тэгждэг. Монгол улсад бол одоо яг энэ галзуу өвчний голомт нь юм уу их уурхай нь бол яг чон үнэг хярс гэх мэтлэг юм багцаа амьтдаг гэж дээ. Тийм учраас ийм маш том эрсдлүүд байж идэм шүү гэдгийг сануулж хэлэх зүйтэй байна. Тэгэхээр бол одоо хамгийн одоо бүдүүлэг зүйл гэж хэлж байна шүү дээ. Ийм бүдүүлэг зүйлүүдийг бол одоо хийхгүй байх талаас нь бол эргэлттэй бол зөвлөж байна.